Өнөөдөр Монголын медиа салбарын хувьд ялцчгүй онцлог өдөр тохиож байгаа юм. Учир нь NBC Mongolia болон Larisco Media компани Asia Pacific Broadcasting Awards 2026 наадмын Digital Transformation төрөлд шилдгээр шалгарч Аасан хонлын бүсийн хэмжээнд өндөр үнэлгийг авчээ. Тэгэхээр тус шагналын Digital Newsroom System болон мэдээний автоматжуулалт, олон хэлт контент үйлдвэрлэл, хиймэл оюун суурилсан бодит цагийн орчуулгын шийдлүүдийг үнэлсэн гэдгээрээ онцлогтой болж байгаа юм. Одоо харин тэгвэл энэхүү үйл явдлыг газар дээрээс нь сурвалжж буй манай ахлах сурвалжлагч Мэдэг Матай Сингапурын хөрөнгийн биржээс шууд холбогдъё. Өдрийн мэндийг баярлалаа. Энд одоо Сингапур Аас намхан татан бүсийн одоо медиа салбарын болоод broadcast салбарын хамгийн нөлөө бүхий эрх мэдэл тулгарсан үйл явдал бүрэн гарагийн орой боллоо. Тэгэхээр Asia Pacific Broadcasting Awards 2026 арга хэмжээнд болоод Сингапур, Хонконг, Энэтхэг, Сауди Араб, Япон гэх мэтчлэн одоо томоохон өндөр хөгжилтэй орнуудын төлөөллүүд оролцож одоо өөрсдийнхөө дижитал медиа болоод энэ салбарынхаа одоо салбарын дундаа одоо хамгийн өсөлтөнтэй ийм том awards болоод энэ awards болоод NBC Mongolia Digital Transformation гэдэг энэ төрөлд шалгарлаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо Digital Transformation гэдэг энэ төрөл NBC Mongolia шалгарсан энэ явдал Монголын медиа байгууллага зөвхөн одоо контентын төвшөнд биш, технологийн шинжилэл, за бас newsroom optimization, хэмжээ оюун суурилсан тэрийн шийдлэрээ одоо бүс нутгийн хэмжээнд үнэлэгдэж байгааг ингээд харуулсан юм уу явдлаа. Тэгэхээр Asia Pacific Broadcasting Awards 2026 энэ одоо 26 гэдэг энэ awards болоод сүүлийн 24 сарын хугацаанд хэрэгжсэн дижитал өөрчлөлт одоо технологийн шинжилэл, контент үйлдвэрлэлийн инновацийг үнэлдэг ийм онцлогтой award. Тэгэхээр бас хамгийн наадмын хувьд нэлээд онцлог хэсэг нь яг юу байсан талаар бас мэдээллийг хүргэхгүй юу? Тэгэхээр яг энэ одоо ялангуяа NBC Mongolia-гийн хэрэгжүүлсэн олон хэлтэй мэдээний ажлын горим автоматжуулсан контент түгээс болоод хиймэл оюун суурилсан телевизийн одоо бодит цагийн орчуулга гэдэг энэ шийдэл бол бас нутгийн хувьд болоод нэлээд анхаарал татаж байгаа бас одоо нэлээд шинжлэх ийм кейс боллоо. Broadcasting салбар бол дэлхийд даяараа асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед ийм манайх шиг одоо бага зах зээлтэй ийм орны хувьд болоод технологийн хувьд хэр хурдан адапт хийж чадах вэ гэдэг дээр бол NBC Mongolia-гийн энэ жишээ болоод олонний анхаарлыг бас их татсан ийм үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл одоо Монгол улс контент импортлогч зөвхөн контентыг импортлдог улс байсан бол одоо харин технологиг экспортлдог байж болох ийм боломж ч гэсэн одоо медиа салбарын экосистемд ингэж нэгдэж байгааг бүсийн харуулсан ийм үйл явдал болсон гэж би хэлж бодож байна. Тэгэхээр энэ жилийн бас наадмын ер нь гол чиг хандлага нь юу байсан бэ? За энэ жилийн наадмын хамгийн том чиг хандлага бол хиймэл оюун суурилсан. За бас дээрээс нь OTT платформ, за IP-based broadcasting буюу одоо automated production system байсан гэж ингэж хэлж болж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо телевизийн салбар уламжлалт одоо эфир төвтэй энэ уламжлалтаас илүү одоо хэрэглэгч төвтэй. Хэрэглэгчгүйгээ яаж арах вэ? Олон платформ дээр одоо контентыг үйлдвэрлэж түүнийг одоо бас малти платформ буюу олон платформоор хэрхэн хэрэглэгчдэд одоо хүсэнтэй түгээх вэ гэдэг дээр дээрээс нь одоо AI одоо newsroom optimization за дээрээс нь одоо AI based одоо контент бүтээх энэ чиглэл рүү илүү их төвлөрсөн ийм төвлөрч байгааг бол энэ awards-ийн хэмжээнд тулгарсан зочдоос одоо оролцож байгаа оролцогчдоос харж болохоор байлаа. Одоо ялангуяа newsroom optimization, real-time content delivery, AI assisted production, cloud-based media workflow зэрэг одоо чиглэлүүд медиа компаниудын өсөлтөөний хамгийн одоо гол чиглэл болж байгаа юм байна гэдэг ийм ажиглалтыг хийж болохоор байлаа. За бас олон улсын томоохон өргөн нэвтрүүлэгчид зөвхөн эфирийнхээ хүртээмжээр өрсөлдөөсөө илүүтэйгээр хэрэглэгчдийн зан төлөв, үзэгчдийн өгөгдөлтөөр төвлөрч байгаа нь бол илүү их анхаарал татлаа. За энэ шагналд бол зөвхөн NBC Mongolia-гийн амжилтуудыг одоо Монголын бүтээгч үйлдвэрлэл, технологи, медиа салбарын олон улсын нэр хүндийг батлсан ийм явдал боллоо. Тэгэхээр энэ бас бусад ялагчдын тухай бас мэдээлэл өгөхгүй юу?
Тэгэхээр энэ жилийн шанал гаргах ёслолууд бол телевиз, OTT платформ, гурван хэлхэмжлэн бас IP-based broadcasting system, post production, хэмжээ оюуны интеграц зэрэг одоо олон төрлийн технологийн шийдвэрүүд өрсөлдсөн. Тэгэхээр шанал бүртгэгчдээс сурах юм бол Япон, Катар, Сауди Араб, Хонконг, Малайз, Сингапур, одоо Хонконг, Вьетнам энэ их Тайван гэх мэт юм улсууд одоо шилдэг байруудыг авсан байгаа. Цаашид одоо энэ төрлийн Тэгэхээр бас Монголын цаашид ер нь энэ төрлийн бас ер нь олон улсын үнэлгээ болон Монголын телевиз, медиа салбарын хөгжилд яг ямар нөлөөллийг үзүүлэхээр байна? Тэгээ Монголын зах зээлийн хувьд бол хэрэглэгчдийн мэдээлэл авах гэв маяг бас гар утас, сошиал платформ, за стриминг орчин буюу одоо хувцастай ингэж шилжиж байгаа нь бол телевизийн бүтцийн шинжилгээг зайлшгүй хийх хэрэгтэй гэдгийг ингэж харуулж байна. За энэ үсрэд NBC Mongolia олон улсын төвчний шагнал бүртгэн бол босодын салбарын өрсөлдөөнийг шин шатанд гаргах ийм бас нөлөөтэй гэж ингэж үзэж байна. За бас бүснүүдийн зах зээл Монгол контентын оролцоо нэмэгдэх боломж өргөжөж байгааг бас харуулсан үйл явдал. Одоо улсын медиагийн үйлчлэл хамтарсан үйлдвэрлэл технологийн интеграцийн шин төслүүд одоо ойрын жилүүдэд эрчимжих ийм төлөв байдал бол ажиглагдж байна. Үнэхээр сонирхолтой дүр зураг байна. Тэгэхээр мэдээж NBC Mongolia-гийн хувьд бол энэ зөвхөн нэг байгууллагын амжилт биш, харин Монголын бүтээлч үйлдвэрлэл болоод технологи медиа салбарын олон улсын тавцанд гарч буй бас бодит илэрхийлэл болж байна. Тэгэхээр Сингапурын хөргий биржээс шууд холбогдсонд баярлалаа.